Хүчний өрсөлдөө үндэсний хөдөлгөөн эхлээд 3.5 жил болж байна. За анх Монгол улсын ерөнхийлөгч хүчний өрсөлдөөг хэлж байхдаа 100 гаруй хүнс үдээ аж ахуйн салбарын үйлдвэртэй нэг бүрсэн очиж танилцуулсан. За тэгвэл өнөөдөр 3 жилийн дараа энэ одоо хөнгөлөлтөө зээл бас засгийн газрын бусад 25 шийдвэр хэрэгжсэн үр дүнд өнөөдөр Монгол улсад одоогийн байдлаар 53 үйлдвэр үе таалга нээгээд байна. Өндөгний зах зээлийн одоо 80 гаруй хувийг өнөөдөр өндөгний зах зээл дээр ажиллаж байгаа 30 гаруй компани одоо хангаж байгаа ярьлаа. Одоо хүмүүн шууд 3 төсөлд ажилтнанд орох юм бол бүр 100% хангана. За эндээс үүдээд Сабаглаа бодлын компани үртэл өнөөдөр зах зээлийнхаа 55%-ийг өөрсдөө үйлдвэрлэх болсон байна. Тэгэхээр 45% импортыг нэгээс 2 жил дахиад хүчний өрсөлдөөний 2 дахь үйлчлэлийг хэрэгжүүлэх юм бол зах зээлийнхаа 70%-ийг дотооддоо үйлдвэрлэж хангана гэдгээ бол одоо Сабаглаа бодлын холбооныхон мэдгэж байна. Тэгэхээр Монгол хүнд одоо боломжийг олгочих юм бол дэлхийн хэмжээний тоон төхөөрөмжийг, дэлхийн хэмжээний стандартыг, дэлхийн хэмжээний ажилтныг бэлтгэж бий болгож чаддаг гэдгийг одоо Монгол улс ерөнхийлж танилцуулж байгаа нь онцлогтой байна.